Замын өгтлийн бурхан. Энэ бол аимшигын зураач Тревор Хендерсны бүтээсэн интернет орчны алдартай зохиомол мангас юм. Тэрээр эзгүй хөдөөгийн замуудад шөнийн цагаар үзэгддэг. Гадаа төрх маш аврах том хөлгөө бөгөөд улаан өнгийн булчинлаг биетэй зөвхөн маш хурд хоёр гараараа асфальт дээгүүр өөрийгөө чирж маш хурдан хөдөлгөөнөөр мөлхдөг. Нүүр нь гараар зурсан нүдтэй шууны баг шиг харагддаг. Үүрэг нь тэрээр машин дайруулж өгсөн гэмгүй амьтдыг өвдөлт уур хилэнгээс бүтсэн сүнслэг хамгаалагч юм. Түүний гол зорилго бол өөдсөн амьтдын сүнсийг дараагийн ертөнц рүү амар амгалан үдэх явдал. Аюул занал. Амьтан дайраад гэмшилгүй хаяад явсан хариуцлагагүй жолооч нарын урд гэмт гарч ирж машиныг нь осолдуулж өршөө авдаг. Харин сайн жолооч нарт хор хөнөөлгүй. Siren Head. Siren Head бол хүн төрлөختний түүхийн туршид оршин байсаар ирсэн маш эртний Европсын махчин амьт юм. Түүний хамгийн аимшигтай чадвар бол технологийн хөгжлийг даван хувьсгаж чаддагт оршдог. Эртөрт цагт хүмүүс түүнийг модон бүрээ эсвэл цуур шиг толгоогоор хардаг байсан бол орчин үед хүмүүсийн тархийг амархан төөрөгдүүлж ангуулчлахын тулд толгоогоо цэргийн тохиолдлын чанга эргэж шиг болгон өөрчилжээ. Тэрээр ихэвчлэн мантай хөдөөгийн эзгүй замуудаар ангуулчилдаг. 12 метр өндөр модны холтос шиг хөөрэ айрсынхаа тусламжтайгаар ойд зүсээ хувирган нуугдаж хөдөлгөөнгөө зогсдог. Тэгээд чанга эргчээрээ тухайн хохирогчийн дотны найз гэр бүлийнхэн тусламж ирэн хашгирч буй хоолойг яг ижлэхэн дуурайж өөрлөгөө татдаг. Мөн радио долгион цагдаагийн дохио агаарын төгшүүрийн дуу гаргаж хүмүүсийн тархийг өмүүлдэг. Түүнд ямар нэгэн далд ид шид бурханлаг зориг байхгүй бөгөөд зөвхөн өсөглөнгөө дарахын тулд хүмүүсийг барьж иддэг цэвэр махчин амьт юм. Түүний нэг шинж чанар онцлог нь гэвэл ердөөсөө тэр амьтан барьж иддэггүй бөгөөд зөвхөн хүмүүсийг ангууч